Саруулын аав ээж 2-4 сайхан охинтой. Саруул бол айлын дундх охин болон хороо дүндэлсэн. Гэхдээ энэ айлын хэддэх хүүхэд байгаас Монгол улсын хэдэх иргэн байхаас үл хамааран охин минь энэ хорвоод хүн болон ирсэн л юм чинь миний охин хөл дээрээ босох ёстой хэмээн аав ээж нь чадах бүхнийг хийж байгаа. Энэ зүтгэлийн үр дүнд одоогийн байдлаар 16 сая төгрөг хандвар цуглараад байгаа бөгөөд олон хүмүүс энэ гэр бүлийг дэмжиж байна. Хичээгэн сэтгэд бол маш их баяртай. Монголын маань залуучууд болон ирээдүйн хүүхдүүд маань болохоор ирээдүйн төлөө гэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод их чинь маш их баяртай байна. Саруул охин туслахаар эдэр дээд сургуулийн оюутны зөвлөлөөс санаачлан ирээдүйн төлөө хэмээх хаяныг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон ихтэй сургуулиуд дээр өрнүүлж байна. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар бол нийт 30 гаруй ихтэй сургуулиуд болон нийслэлийн хэмжээнд 200 гаруй ерөнхий боловсролын сургуулиуд нэгдээд Лувсан даашийн Саруул охин туслахаар нэгдээд байгаа. Тэгэхээр бид нэр яг хэдий бид нэр сурагчид оюутнууд хэдий гэсэн ч гэсэн ирээдүйн төлөө одоо бага насны хүмүүс маань тархины хор тавдар хэмээх хүнд өвчин туссан байгаа. Энийг бас эдгэх цаашлаад бид нарыг маань эрүүл мэндийн яам болон холбогдох шатны хүмүүс нь олж хараасай. Бид нэр бас оюутан залуучууд нийгэм рүү хандсан сайн сайхан үйл ажиллагаа зохион байгуулж чаддсан байна, хийж чаддсан байна гэснийг саруулах зорилготой байгаа. Тэгээ сурагчийн хувьд бол 1000 төгрөг гэдэг одоо тийм бага мөнгө бол биш их мөнгө. Яг тэгэхээр бид нэр ажил хийдэггүй одоо орлогогүй ээж авсан мөнгө авдаг. Гэхдээ энэ 1000 төгрөг сурагчид өдөрт нэг бишгэ авч идэнэ, нэг кофе авч уух ч юм уу. Тийм одоо мөнгөнд зарцуулж болно. Магадгүй энэ 1000 төгрөгөөр өвшөө олон зүйлийг хийж болох байх. Гэхдээ энэ 1000 төгрөгийг өнөөдөр би яг юунд зарцуулж байна гэхээр өнөөдөр миний хотоодонд ороод шингэхийн мөнгийг би өөр нэг хүүхдийн амнаас нэг гэр бүлийн аз жаргалын төлөө нэг хүүхдийн энийгээд баясах тэр ирээдүйн төлөө зориулж байна. Мөн энэ аяныг ирээдүйд хүн ардынхаа эрүүл мэндийн энхий манаан зогсох ангайхын оюутнууд дэмжин Саруул охинд хандив өргөжээ. За Саруул охинд хандив өргөсөнд баярлалаа. Тэгээ маш олон их сургуулийн оюутнууд дэмжиж байна. Танай сургуулийнхан бас нэлээд идэвхтэй оролцож байгаа шиг байна л да тийм. Манай сургуулийн оюутан залуус маань ерөнхийдөө дийлэнхийдөө одоо ирээдүйд дэмж болох учраас маш ойлгож бас дэмжиж байгаа. Тийм учраас бас Саруул охиныгоо хурдан эдгээрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Одоо ингээд Монголын нийгэм маш их өвчтөе хүмүүс бий болчихсон. Тийм учраас бүх хүмүүс өөрийнхөө сэтгэлийн одоо үүднээс энэ охин туслаасай. Тэгээ жоохон 3 настай Монголын ирээдүй ингээд өвдсөн байгаа учраас бүх хүмүүс халуун сэтгэлийн үүднээс сэтгэлийн дэм хайрлаад гэр бүл болон бие сэтгэлд нь ингээд сэтгэлийн дэм хайрлаасай гэж хүсэж байна. Тэгээ манай сургууль нэгдсэн одоо манай хамт олон нэгдсэн байгаадаа маш их баяртай байна. Сурагчид оюутнуудаас гадна сайн дурын залуус Саруул охин туслахаар нэгдэж хандив цуглуулж байгаа юм байна. Өөрт хувийн зүгээс нэг ийм одоо жолоочдод хэрэгтэй байгаа ийм 3 зүйл галын хор тэгээд эмийн сан тэгээд аюулын гурвалжин гэсэн 3 зүйлийг зарж байгаа. Тэгээд энийг зарсан олсон мөнгө нь болохоор 100% Саруул охинд хандивлагдах юм байнамаа. Тэгээд одоо жолооч бүхнийтэй бас тэгээд авах үе бид нартай холбогдох боломжтой шүү гэж хэлсэн юм аа. Ийхүү 3 настай эх орныхоо ирээдүйн төлөө сурагчид оюутнууд залуус нэгдэж өөрсдийнхөө хэмжээ туслаж байгаа нь үнэхээр бахархмаар. Монголын өрс маш олон болтугай мөн эрүүлийн хөсөж торнох болтугай Light News мэдээллээ.